Тэгэхээр сургалтын менежерийн хувьд бол одоо сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд юуны төрөнд багш нараа чадваржуулах шаардлага одоо тулгардаг. Ер нь сайн багштай байхдаа сургалтын хөтөлбөрийг бүрэн одоо хэрэгжүүлнэ гэсэн үг. За үүнийг бол манай сургалтын менежерүүд мэддэг. За гэхдээ ямар арга зүгээр яаж сайжруулах вэ гэдэгтэр зарим ялангуяа эхний жилдээ ажиллаж байгаа менежерүүд бас асуудал гардаг. За энэ учраас ер нь бол багшийн арга зүй сайжруулах хамгийн шилдэг одоогоор байгаа арга бол хичээлийн судалгаа үйл ажиллагаа юм. За тэгээ хичээлийн судалгаанд бол ганцаараа хүн одоо хичээлийн судалгаа хийгээд одоо сайжрахгүй мэдээж хин нэгэн хүнтэй хамтаараа багаараа бие биентэйгээ хамтарч асуудлаа ярилцаад хамтарч шийдээд ингээд бэлтгээд за бие биенээсээ суралцаад ингээд хийдгээр их онцлог. За тэгээд ер нь хичээлийн судалгаагаар багшийн арга зүй сайжруулах шаардлагатай юм байна гэдгийг сургалтын менежерүүдэд мэдүүлэх. Багш нарын хувьд бол хичээлээ сайхан одоо хийх тусам өөрчлөгдөн. Тэгээд өөрчлөгдсөн хичээл болгоно одоо боломжтой сайн давуу талууд нь хүүхдэд болон өөрт нь мэдрэгдэх тэр мэдрэмжийг бий болгох нь бас их одоо хичээлийн судалгааны нэг том давуу тал юм байгаа. Хичээлийн судалгаа үйл ажиллагаа маань нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургууль дээр нийтдээ монгол хэл, математик, гадаад хэл, дээрээс нь түүхний ухааны судалгаан гэсэн 4 судалгаанаар 6-аас 8 дугаар ангиудад ингээд хичээлийн судалгаа үйл ажиллагаа маань амжилттай явагдаж байна. Баг тус бүрт байгаа ажиглагчаар орж байгаа сургалтын менежерүүд маань тус бүртээ одоо хичээлийн үйл явцуудыг, үе шатуудыг ажиглаад ажилласан хэлэлцүүлэг дээрээ хичээлээс ажиглаж олж авсан мэдээллүүдээ нэг нэгээр нь санаагаа давхцуулахгүйгээр одоо хэлэлцүүлгийг хийж явуулж байна. За тэгээд эндээс олж авсан мэдлэг мэдээллээ сургалтын менежерүүд маань өөрсдөө сургуулиуд дээр очиод тодорхой хэмжээнд ашиглаад үр дүнтэй болж байгаа хаа гэдэгт итгэлтэй байна. За өнөөдөр нийслэлийн 1-ээс 3 дахь жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерүүдэд манай монгол хэлний судалгаатун судалгаат хичээлээ зохион байгуулж байна. За энэхүү судалгаат хичээлээр 8 дугаар ангийн монгол хэлний хичээлийг бид бүхэн сонгоо авлаа. За 8 дугаар ангийн зөвлөгөө бичиж сурах гэсэн сэдвийн хүрээнд хичээлээ зохион байгууллаа. За бид бүхэн хичээлийнхаа сэдвийг сонгосны дараагаар суралцгуун зорилтоо одоо шинжилээд тэгээд суралцгуун зорилтынхаа хүрээнд зохион байгуулсан. За бид суралцгуун зорилтынхаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд туршлагад суурилсан суралцгуун загварыг ашигласан. За энэ хүү туршлагад суурилсан суралцгуун загвар нь одоо Эрдэмтэн Колбын загвар байгаа. За тэгээд бид бүхэн хичээлээ эхлүүлэхдээ сэтэлжүүлэлтээ дүрс бичлэгээ сэтэлжүүлсэн. За мөн суралцгуун стратегийг одоо багаар хамтран ажиллах зэрэг үйл ажиллагаануудыг авсан. За суралцгуун техникийн хувьд гэрийн даалгаврыг одоо LSM системд байршуулсан. За мөн сурагчдын өөрсдийнх нь үнэлгээг рубрикийн үнэлгээний шалгуураар үнэлсэн. За ингээд рубрикийн үнэлгээний шалгуураар үнэлснээр одоо бид бүхний хичээлийн судалгаад яг ямар ач холбогдол гарсан бэ гэхээр сурагчид яг өмнөх өөрийнхөө мэдлэг туршлага дээр тулгуурлаад өөрсдөө одоо мэдлэг бүтээх ийм үйл ажиллагаа боллоо. За үүний хажуугаар мөн сурагчид одоо өөрсдийнхөө бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх за мөн одоо аливаа зүйлийг задлан шинжлэх, үнэлэх одоо чадваруудыг суулгасан ийм ач холбогдолтой хичээл боллоо. За өнөөдөр манай баг бүрэлдэхүүн хүний эрхийн төрхөн хөгжлийн баримт бичгүүдийг тодорхойлох ийм одоо зорилттой хүний хөгжлийн тэмцэл төрхийг бүтээсэн гэсэн хичээл орлоо. За хамт багаараа хэлэлцэж хамтарч ажилласан. За энэ дээр кейсэд тулгуурласан 4 алхам гэсэн ийм аргыг хэрэглэлээ. За манай багийн стратеги бол алмадан нэрэмп гэсэн стратегтэй. За суралцгуун техник бол үй тэнгийн үнэлгээ сурагчид эрх зүйл бичээд үй тэнгийнхэнтэй уншуулад үй тэнгийнхнэрээ үнэлүүлэх. За мөн одоо сэтэлжүүлэлтээ видео хэлбэрээр хийж ийм одоо хичээл болж өндөрлөө. За хичээлийн үйл явц бол яг одоо төлөвлөсний дагуу одоо кейс тулгуурласан 4 одоо алхмаа одоо яг хэрэгжүүлж ингэж одоо ажиллаж өнөөдөр хичээлийн судалгаа дууслаа. За одоо бол манай багийнх нь өөрсдөө одоо 2 од 1 хүсэл гэдэг шугамаар тухайн хичээлийнхээ ажиглалтыг харилцан хэлэлцээд дүгнэлтээ хийж байна. Тэгээ өнөөдөр хичээл бол амжилттай болж өнгөрлөө. За өнөөдрийн бид хамтдаа хичээлийн судалгааны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар
сургуулийн удирдлага за тэгээд Монгол Улсын зөвлөх багш Наранзал багштай юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа одоо сургалтын менежерүүд бидний хувьд одоо маш чухал юм ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна гэж харж байна. За хичээлийн судалгаа хийн гэдэг бол одоо бидний багшаа чиглүүлэх тийм ээ багшийг хөгжүүлэх ээлжид хичээлийг одоо үр дүнтэй зохион байгуулах хамгийн чухал одоо ийм үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр биднэрт ингээд туршлага хуваалцаад бас бие биенээсээ суралцах юм боломжийг олгож байгаа явдлаар маш сайхан юм үйл ажиллагаа байна гэж харлаа. Тэгээд та бүхэндээ бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. Суралцсан стратеги, суралцсан загвар, суралцсан техникүүдийг хэрхэн ашиглаж хичээлээ зааж байгаа вэ гэдгийг сая одоо энэ хичээлээс манай менежерүүд харсан байгаа. За тэгээ энэ одоо арга зүй энэ зүйлийг суралцаад өөрийнхөө сургууль дээр хэрэгжүүлээд эргээд одоо хэрэгжүүлсэн тухай тайлангаа одоо сургалтын менежерүүдийн бүлэгт өгөхөөр одоо бид нар ингэж ярилцаад байна.